Байнгын орооны эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17-гийн 4-р хэсэгт болон Монгол Улсын их хурлын чуулганы уралдааны дэгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5-ын 1-д ээлжит чуулганаар хилцэх асуудлын жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан болон Улсын их хурл өргөн мэдүүлсэн хууль Улсын их хурлын бусад шийдвэрийн төслийг оруулна гэж 5-ын 4 төрийн байгуулалтын байнгын ороо дараагийн ээлжит чуулганаар хилцэх асуудлын талаарх нам эмслийн бүлэг байнгын дэд хороо хууль санаачлагчийн саналыг нэгтгэн зөвлөл танилцуулах бөгөөд зөвлөлийн саналыг харгалзан Улсын их хурлын бусад шийдвэрийн төсөл цаашид тогтоолын төсөл гэхийг боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолын төслийг батлана гэж тус заасны дагуу төрийн байгуулалтын байнгын орооноос Монгол Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулганаар хилцэх асуудлын тухай Улсын их хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Тогтоолын төслийг боловсруулах явцад хууль санаачлагчаас ирүүлсэн саналыг танилцуулъя. Үүнд 1. Улсын их хурл дахь Монгол Ардын намын бүлгээс 24, Улсын их хурл дахь Ардчилсан намын бүлгээс давхардсан тоогоор 100 хууль тогтоомжийн төслийг хаврын ээлжил чуулганаар хилцэх асуудал тусгуулахаар санал ирүүлсэн. 2. Улсын их хурлын байнгын ороодоос аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороо 2, байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын ороо 1, төрийн байгуулалтын байнгын ороо 5, төсвийн байнгын ороо 2, хууль зүйн байнгын ороо 6, хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороо 4, эдийн засгийн байнгын ороо 3 санал тус ирүүлсэн. Тогтоолын төслийг боловсруулахдаа дараах зарчмыг баримталсан болон үүнд 1. Хаврын ээлж чуулганаар хилцэн баталгаар хуульд тусгайлан заасан хууль тогтоомжийн төслүүд 2. Улсын их хурлд өргөн мэдүүлсэн болон хилцүүлгийн шатанд байгаа төслүүдээс эхний ээлжинд хилцүүлэхээр холбогдох байнгын ороодоос санал ирүүлсэн хууль тогтоолын төслүүдийг тогтоолын төсөлд нэрлэн тусгах зарчмыг баримталж нийт 26 хууль Улсын их хурлын бусад шийдвэрийн төслийг хилцүүлэхээр Улсын их хурлын тогтоолын төслийг боловсруулан та бүхэнд тараасан болно. Түүнчлэн хилцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын ерөнхийлөгч, Монгол Улсын их хурлын гишүүд, Монгол Улсын засгийн газраас Улсын их хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын их хурлын 26 оны хаврын ээлж чуулганаар хилцүүлэх асуудлыг тухайн үрд шийдвэрлэж байхаар тогтоол тусгав. Байнгын орооны эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2026 оны хаврын ээлж чуулганаар хилцэх асуудлын тухай Улсын их хурлын тогтоолын төслийг хилцэн шийдвэрлэхийг та бүхнээс хүсье.